13. Гэмшил, ухаарл. Цэлмэг огт мэдэхгүй хар орчинд орох амаргүй байв. Нэгэнд өөрийн буруугаас болж зөлөгдснөө ухаар авч байдал харин сайн тал руугаа эргэсэнд талархна. Энд зөвхөн өөртөө найдахаас өөр ямар ч сонголт байсангүй. Гэрээн өргөж авсан ээжигийн юу юунаас илүү санана. Хоёр дүүгэн хулан хатан хоёрыг ч их санана. Юутай их жаргал өмг түшиг дунд амьдарч байсан ойлгоогүй явсан дан гэмшивч оройтсон байлаа. Хулан хатан хоёроос өөр охид байсан бол түүнийг ингэтэл давраахгүй байсныг бүрнэн ухаарчээ. Тэр хичээ зүтгэсээр хятад хэлийг харьцангуй хурдан сурлаа. Ой тогтоолтын сургалтуудад хамрагдж байсан тул хятад ханзуудыг цээжлэх тийм ч хүнд байсангүй. Завгүй байхгүй бол урд өмнө хийсэн буруу зүйлс нь нүдний өмнөр жирэлзээд харамсан халаглахтан зүрх бацлах тул толгой үт татахгүй хичээлэн хийж байлаа. Сургуулийн гортиг дотор өглөө 6 цагт бүхрөөний гэрэл асна. Цэлмэг Харбинаас томилтоор ирсэн цэргийн хүмүүсийн хүүхэд болох хятад охинтой нэг өрөөнд оржээ. Охин их муухай аштай зожигтул харьцаад байх шаардлага гарахгүй. Яана би гэртээ яг Лили шиг муухай аштай байж хэмээн халаглан бодно. Лилиг босхоос өмнө ариун цэврийн өрөө орохгүй л бол мүд гарч өгдөггүй тул бүх зүйлийг өрсөж яарвчлан амжуулахыг зорддог боллоо. Унтахаас бусад цагт Лилигийн дэргэд тун тухгүй тул ихэвчлэн номын сан хичээл давтахад зориулан зассан булангуудаар өдрийг өнгөрөөнө. Орой 22 цаг гэхэд сургууль орчмын гэрэл зэрэг унтарна. Түүнээс өмнө амжиж өрөөндөн ороод амарна. Энэ бүх байдлаас шалтгаалan тэрхүү хятад охинтой өөрийгөө жигшин харьцуулж, өөртөөгаа дутагдлаа засч өөдрөг тэмүүлтээ сайн хүн болохыг зорьсон юм. Түүний хичээнгүй байдалд багш нар нь ч дуртай тул хичээлээс гадуур сургалтандаа суралцахыг санал болгоно. Цэлмэг бие хамгаалах урлаг, хятадын уран зохиолын дугуйлан, урлан бүтээх сургалтуудад хамрагдан ахиц амжилтын үүдээр алхан орсон хожимын амьдралд том тус болох хэмжинээ санаагүй билээ. Суны амралтаар 2 сар амрахтан хулан хатан хоёртойгоо жинхэнэ эгч дүүс шиг эвтэй байж гэр орны ажилд хэр чадлаараа туслах нь өнгөрснөөс авсан сургамж гэлтэй. Октийн хөгжилдөн инээлдэх, ноцолд нь тоглохдоо тасрахгүй байсаар 100 өнгөрлөө. Цэндэж гэртээ их халууны үеэр ирж 20 тоног амраад буцлаа. Хүүхдүүдийн эвсэг байдал, бэбисийн халамжлах, суралцах дэмжих байдал нь гэр бүлийн урамсгалыг халуун дулаан болгоно. 2 багч сургуульд орж сурагч болох нас нь болжээ. Хичээл сургуулийн бэлтгэл ажлууд хөвөрсөөр. Зуны сайхан өглөө гэр бүлэрэн Цэнд Цэлмэг цэцэн гурвын дөрсөн гэрт очлоо. 4 жил гарвын дараа гэртээ ирэхэд яг л орхиод гарсан янзаараа аав ээжийнхэн зургийн өмнө зул бадрааж дахлын эдээ бодоод эргүүтнийг байрлуулан өржээ. Цэцэн хэдий балчир боловч аав ээжийнхэн зургууд бяцхан хуруугаараа зааж энэ ямар хүмүүсийн зураг вэ? Яагаад ингэ тавьчихсан юм? Гэгчлийн шалгаана. Цэлмэг дээрх үйл явдалд уяран уйлж үзээгүйгээрээ л уйлв. Цэнд Цэлмэг хоёрыг баатар түшин хангар цээжиндээ инкрилэн дэвэрч хөөхтүүд нь ийм сайхан том болсныг ямар ухаантай болсныг аав ээж нь тэнгэрээс хараад баярлж байгаа байхаа гэд дуган дээр нь үнэрлээд аав ээжийнхээ зурганд залбирч мөрөгцгөө гэлээ. Мандах цэцэн өвөр дээрэн авч миний хүүгийн төрүүлсэн аав ээж хоёр нь ийм хүмүүс байсан юм шүү дээ гэвэл хүү ихэд гайхсан өдөр ширтэн би танаас төрөөгүй мүү гэвэл миний хүүгийн аав ээж хоёр бурхны оронд байгаа. Аав ээж хоёр нь чиний өсгсөн аав ээж хоёр байхгүй юу хэмээн учирлана. Хүү эргэлзэн гайхсан хэвээр баатар өд харвал цэцэнг тэрвэрч үнсээд миний хүү ах эх ширээgon дуурайгаа залбирч мөргөөрэй гэлээ. Цэцэн ах эх хоёрынхон бүх үйлдэлийг дуурайна. Хүүхдүүд залбирч дуусаад дахил дээрх майнын хөрдийг эргүүллээ. Майнын хөрд эргэлтгийг харсан цэцэн хот хитэл хөхрөн зүггүйтгэжээ. Цэлмэг мандахыг тэрвэрэн авч ээжээ биднийхэн төлөө хийсэн бүхэнд маш их баярлалаа. Та нарын гомдоож зоож байсан дуучлаарай. Та энэ их ажлын хажуугаар хэдий завандан хамжуулаад
төрсөн гэрийн минь хүртэл арчлаа тордоод явдгийм бэ. Бид гурвын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа. Гэх үед цэцэн гүйжирэн тэдний тэрсэн гараас зөөгдөнэ. Цэцэн гөргөн дундаан тэвэрвэл бүгд тал талаас ирж халуун дулаанаар тэврэлдлээ. Үжин тэдний дундаас "Юу болоод байна? Халуусч өглөө" хэмээн гайхсан шинжтэй асуухад хулан дүүгийнхэн тухай гэлж "Бид биедээ хайртай болохоор л" гэлээм. Тэндэн хэсэг саадгцуур Баатар "Хөөхтүүд минь төрсөн гэртээ хизээ хүссэн цагтаа ирж болно шүү. Аав ээжтэй хэлэхэд л болно" гэв. Сэлмэг "Олон жилийн дараа гэртээ ирсэн чинь бүгд эндээ хооллоё. Би та нараа хятад хоол хийж дайлнаа. Харин та нар хууч хөрч байгаарай. Хөдөр тоглосон ч болно" гэд хоол хийх ажилд шамдлаа. Баатар хашаан зоосон шийдэн дээр хүүхдүүдтэй сагсан бөмбөг тоглон хөгжилдөн. Харин мандах цэлмэгт туслан ногоо хальсалсан шиг тоглож байгаа хэдрүүгээ хайрын хар зэлгэн суулаа. Хятад маягаар шарсан махны үнэр хамар цоргиход цэцэн гүйжрэн гүтхийдэл шүлсэн залгиснаа тогооноос мах шүүрхтэн цэлмэг "Цэцэнгуй мантуу удалтс чадахгүй нү?" гэд дүүдэн 2-3 хэрчэн махсар байлаа. Хоол болмог зохин аав ээжийнхэн зурганы өмнө хоолныхон дээжээс тавиад нүдэндээ нулимс цэлгэнүүлэн залбирлаа. Ширээн туглан сууга тооллох явцдаа хатан "Хүүх, ямар сайхан хоол вэ? Яаж махыг ингэ зөөлрүүлдэг юм?" гэхэд цэлмэг "Нууцаа нууц" гэд инээлдэцгэн. Баатар ч амтны сайхныг магтан цэлмэгийг татан духан дээр нь үнэрлэлээ. Энэ бүхэн юутайч сүрлэмгүй жаргал байлаа. Баатрих машинаа томруулан гэр бүлийн машин болгожээ. Олуулаа улсад энэ ч тухтай сайхан. Тэд явсаар шинхэн баригдсан шидэт хүслийн өргөө гисэн хотхны гадна ирлээ. Хамтан ашиглалтан дороогүй байрны захын орцоор орж цаглагаан шатанд сууцгааж 8 давхарт гараад нэгэн хаалгыг түлхүүрдэн орлоо. Мандах "За хүүхдүүд минь, аавынхын компаниас өгсөн байр шүү дээ" гэхэд бүгд дүү олдон шуугилдаж өрөө тасалгаануудыг сонирхцгооно. Харууцтай тогтоогч жигтийнхэн сайхан байраажээ. Тагтан дээрээс эргэн тойрны юмс тодорхой сайхан харагдана. "Байранда хизээ дуртай цагтаа амьдарч болно. Цэндэ байраа яаж тогтчуулахаа өөрсдөө сонгоорой. Хадгаламжинд аваа хөөрхөн мөнгөгүй түүнээсээ зарцуулаад тогтчуул. Аав ээжийн сонголтон чинь туслана" гэвэл Цэнд "Би та нарынхаа ачиг яаж хариулахаа үнэндээ мэдэхгүй байна. Ямар гоё байр вэ" гэлээ. Аав ээж хоёр нь агаар ус сайтай газар ашиглалтанд орох байр хүлээсээр их бодлоо. Энд сургууль цэцэрлэг, спорт цогцлбор гээд бүх үйлчилгээ нэг дором бий. Орчин үеийн шийдлээр баригдсан байр шүү дээ. Энэ бүхэн талигаач аав ээж чинь л буян хэмээн Баатар хариулаад сахилгагүй цэцэнтэй ноцолдов. Тэд хэмжээлшгүй жаргалтайгаар бие биеэн ширтэцгээн. Та бүхэн Мэнд жаргалын Батмагна Facebook пэйжуудсаар холбогдсон зохиол сонсох хаалттай группт нэгдэж илүү олон зохиол сонсоорой. Төгсгөлийн 14-р хэсэг. Аз жаргалыг уралдаг юм. Хэдэн жилийн дараа Цэцэн самб бүхэн өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнд Канада улс руу явхаар болжээ. Эрбиар тэгшэрч бэлтгэл бүрэн хангагдсан тул одоо цаг үеийн тохироо аавын хүүгийн азанд найтгал үлджээ. Бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглаагүй удсан гэр бүл олон жилийн дараа бүгд цуглалаа. Цэнд аавынхаа ажиллаж байсан шидэт замхаг компанид интерьер дизайн хариуцсан инженерээр ажиллаад 5 жилийг үджээ. Харин хулан ойн инженерээр төгсөн Монгол орны зүүн бүсийг ойжуулах төслийн багт 2 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа билээ. Цэлмэг бүгд найрамдах Хятад улсад холбооны инженерээр суралцж төгссөн бөгөөд Америк нэгдсэн улсад мастер хамгаалсан дугаар зэргийн ангид ажилладаг гэх. Бүх зүйл нь нууцлагдмал гоо үсгэлэнд бүсгүй болжээ. Хатан загварын ертөнцид захиур хагалсан олонний танил загвар зохион бүтээгч болсон байв. Энэ удаа үндэсний хэм маяг хадгалсан загварын цомгон гаргахаар шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. Үжин зав зайгаараа хатанд туслана. Тэрээр арьс гоо заслын эмч болох хүсэлтэй нэгэн. Цаг үеийн сорилтуудыг даван туулж,
Өөрийн авьяас чадвар хүсэл сонирхлоор амьдралаа бүтээж яваа хүүхдүүдээрээ аав ээж нь бахархна. Өвөө эмээ нь нас дээр гарсан ч тэнглүн ануухнараа. Содном үгэн баг залуудан барилдаж ноцолдож явсан тул хэдэн мойныг хуруугаараа цэнтгүүгийн бахим хүзүүг атхан докторхад хөвтэйхэн болторч өвгнийг хаврах дөрөөзүүлэн хогж байна. Харин эмгэнийн хогшөө өвгөн хөөхөд өдөж байж гарынхны үзүүрт яарах нэ хэмээн шоолон хөхөрнө. Гэр бүлийнхэн нь цэцэн хүүд амжилтын өрөөл өргөхөд цэлмэг харин нутгийн цагаагаарын нөхцөл байдал цагийн зөрөөнд хэрхэн биеэн дасгах хоолтын талаар зөвлөнө. Эмээн аргагүй л цэргийн хүний зөвлөгөө байна да хэмээн магтана. Цэргийн хүний эрдмээс гадна тусгайлан хөгжүүлсэн чадваруудын нэгэн хэсэг зохилж буйг тухайн үед хэн ч гадарлаагүй юм. Өөрийн ажил мэргэжлийн давуу талыг ашиглан гэр бүлийнхнийхэн арыг дааж сэтгэл тавих юм чиний огт төсөөлөөгүй явсан тэрээр Канада руу тэмцээнд явах дүүгээсээ илүүтэй Бээжин рүү ажлын гэрээгээр явах гэж байгаа хатанд санаа сэтгэл чилийн суусан юм. Шарсан махны сайхан үнэр өрөөгөөр нэг тархан дүгж аавын гарын хоолыг идэлгүй ямар их удаа вэ хэмээн шуугилдах ажээ. Хооллох үеэр цэнд аав ээж хоёр минь удахгүй бэр гух хэрэгтэй болж байгаа шүү гэвэл Баатар навчин дороож байсан махан алдаж халцгаа тийм үү хүмүн гоо одоо тэгээ яадаг вүлээ хөгшөн удахгүй өвөө эмээ болох нь дэ аюулаа гэд нэмсгэлбэл цэцэн цаанаас хот хөхрөн өвөө эмээ хоёр элэнц болох нь гэхэд бүгд хөхрөлдөн инээцгэлээ. Хүлээн авалтын цэлгэр том танхимыг цэцэг навчвхээ гоёмсог хаалгуудаар чимжээ. Угтах хэсэгт хийл, морин хийлийн цөөхөл сонгодог айзэг шиглүүлж зочдыг угтана. Үүдний тусгайлан зассан чөлөөнд хуримлагч хосын зургуудыг гоёмсог жаазанд хийн донжин тааруулан байрлуулжээ. Нарийн танхимын үүдэнд хөтчүүд зогсон зочдын урилга дээрх дугаарыг харж хуваарь ширэнд урд суулгана. Танхимын тайз нам барилах том дэлгэцэнд цэндийн гэргээтэйг татуулсан инкри дотны хөрөг харагдах хаваа. Дэлгэцээр төрснөөс хойш өдий хүртэл дурсамжит зургууд хөврөх бөгөөд залуугаараа тэнгэр дэвсэн эцэг эхийн дөрс одоох гэр бүлийн зураг ээжлэн гарах үед хүм бүрийн сэтгэлд баяр гуниг хослон үерлэнэ. Бэрийн талын зочид дунд 50 гаруй насны нэгэн хар хүн өргөдөн ирсэн ажээ. Дэлгэцээр хөврөх зураг бичлэгийг хараад өөрийн мэдлэгөө нулимс үерлүүлэн байцсууч чадахгүй тачлан зовж угаад нүрэн цаасан алчуураар дараад гарлаа. Ажлын хамт олон гайхан "Гүнинко атрах яач вэ?" гэлцэн. Хамт ажилдаг залуу хөвгүн гайхан араас нь очвол том бүдүүнээр ариун цэврийн өрөөнд их дуугаар хэнгэрүүлэн уйлж аваа. "Ахаа та яасан бэ?" гэхэд хэсэг уйлж тайвшраад "Гам болдын хүргэн миний дүүгээ хөхөд байна шүү дээ. Ах нь дүүгээсээ нэрт холбоо тасарчихсан юм. Сүүлийн хэдэн жил дүүгэн хичнээн хайсан гэж. Гэтэл хөөрх минь бурхны оронд явчихсан байж би яасан азгүй хүн бэ?" хэмээн цорхирэн уйллаа. Залуу хүү юу хэлэхээ мэдэхгүй гайхан зогсоно. Энхбаатар хэсэг уйлж тайвшраад гадагшаан гарч агаар амьсгалангаан тамхилав. Тэрээр буцсан танхим руу ороход зэрэгэлдээ ширээнд инг туяа дүүн дүрээрэн сууж харагдлаа. Хаанаас дүүмэн цэл залуухнаараа байх вдэ. Охин л байж таарлаа хэмээн бодох үед дахиад л хямраад эхэллээ. Дүүтэйгээ 9 минут дуулзах хувь тохиогоогүй ч өр хүүхдүүтэй нь учрна гэдэг аз буюу. Найрын хомрыг чимэн суулсан өвөө эмээ аав ээжүүд бахархалтай бөгөөд жаргалтай. Хуримлагч хос Монгол болон Европ заншлыг хослуулан найрын үйл ажиллагааг төлөвлөжээ. Зохион байгуулагчид ч төлөвлөгөөний дагуу нягтнямба ажиллана. Хуримын хамгийн сэтгэл догдлуулсан хэсэг болоход танхим цуглагсад нулимсаан барьж дийлсэнгүй. Цэндийн аав ээж гэр бүлийнхэндээ зориулан хэлсэн талархлын үгс дэлгэцээр өргөжлөн гарах зураг бичлэгүүд хүн бүрийн сэтгэлийн утсыг хөндөж энэ гэр бүлээр бахархах хайрлах сэтгэл төрж байлаа. Дуу их шиг ерөөл дурсамж салгисан сайхан хорим өөрийн салбартаа манлайлан ялзах хүүхдүүдээр бахархсан Баатар дуун цацруулагчийг аван "За эрхэм зочдоо. Хүүгээ минь хормонд өрөлдсөн ирж баяр жаргалтай мөчөө минь хуваалцсан та бүхэндээ баярлалаа.
Бурханаас надад май гээд өвөр дээрэн эрхлүүлэн жаргаагараа гээд 6 сайхан өрөөгсөн юм. Нарыг алган дээр наадуулах мэт жаргаж явнаа бэ. Миний 6 өр салбартаа манлайлж явна. Отхон хүү маань дэлхийн авраг боллоо. Энэ бол эцэг хүний хувьд хэмжээшгүй их жаргал билээ. Хэдэн хүүхдэн хүний дайтай өсгсөн ханьда маш их талархаж байна. Ээж хүний нөөлөг, халамж, нарийн мэдрэмж, хөдөлмөр зүтгэл амьдралд үнэхээр чухал гэдгийг энд орон цугларсан та бүхэндээ хэлэхэд таатай байна. Цэнд хөөмөн 5 дүүгэн ах хариуцлагатай зөөлөн сэтгэлтэй тусч хичээнгүй сайн хүү. Аав нь хүүгээрэн, хүүхдүүдээрэн үнэхээр бахархаж байна. Хүүгийн минь амьдралын зам тэгш дардан байх болтугай. Миний 2 хүү бие биедээ халамжтай яваарай. Гэт хоолой зангиран үгэн гүйцэж чадлагүй хүүбэр 2 тавиран авлаа. Тэгснэн далбагар том нудрагаараа хазраан шудраад. За, өргөн олон төммөн наригцгаа, цэнгэцгээ. Дараагийн хөрөм шилэн даран үргэлжлэнэ. Дараагийн хөрмөнд ч бас та бүхнийг өрий. Хэмээх үед найрлагч түмэн уухайлан хундаг тулглаа. Сэлмэг хуланг тохоогоороо нударч чихэн динэ. Игч минь найз залуутай болоо юу? Дүүдэ хэлээрээ. Уг үндсийг сайтар судлаад өгье. Хайртай игчийг хэр баргийн аавын хүүд өгөхгүй шүү. Гэхэд охид жуумалсан инээлдэж тэврэлдэв. Хатан тэр хоёрыг харснаа багах шиг хэрэлдэж зодолдоод онвол яана. Гэхэд цэцэн эхээ дуу гарган дачган тул хөхөрхөн саяхны хүртэл мэлмрүүлэн уйлсан инкватортай жигтэйхэн адилхан харагдлаа. Төгсөв. Улаанбаатар налайх 2022 оны 1-р сарын 3.